Аримдыг үзэгчдээ бид нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид бүхэн гадаад хэлтэй байхын ач тус нь юу гэдгийг за мөн гадаад хэлийг за орчинд нь очиж сурахын давуу тал нь юу гэдэг юм бэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцах болно. За өнөөдрийн манай одоо хөтлөгч нараа бас танилцуулъя. Олзаах Баясаах чинийгч бид бүхэн за тэгэхээр өнөөдрийн бас за сонин сайхан юу байна Баясаахаар өнөөдөр хуурц зургандаа гараад энгийн ажлын өдөр байна. Тэгээд энэ 7 хоногийн би өчтөр бид дороог учраас өндөр бол нэг энэ 7 хоног эхэлж байгаа юм шиг ярих гэдэг юм л та тий. Тэгээд энэ 7 хоног бол ер нь их л өтгөр гонигтай айц сүцтэй их л тийм сонирхол 7 хоног эхэлж байна да. Тэгээд цаг тутамд мэдээллүүд шинжлэгдээд ТV тоднотыгэр явж байгаа учраас мэдээгээ их харж байна. Коронавирусын талаар мэдээллүүд тий. Одоо Монгол руу орж ирж гинөө ирэхгүй байна уу? Одоо онгоцоор хүн ирэхэд шижигтэй хүн ирлээ л хийн тий. Одоо сошиал ертөнцөөр бол амар итгэхэд хэцүү маш сонин мэдээллүүд явж байгаа учраас аль болох үнэн бодит тий. Эрүүл мэндийн яамнаас ч юм уу дэлхийн эрүүл мэндийн газраас ч юм уу яг гаргаж байгаа ийм мэдээллүүдийг их олж уншихыг олж сонсхийг хүсэж байна. Тэгэл мэдээлэл хайсан их л айц сүцтэй л өдрүүд өнгөрч байна да. Чи бараг үйлээд байгаа юм шиг. Мацаар юу вэ? За надаар явахтай бас Баясаатай адилхан айц үзтэй. Өнөөдөр мэдээтэй байдаг мэдээгээ хөтлсөн. Тэгээд ер нь их л завгүй л шүү дээ. Ялангуяа манай хэл мэдээллийн салбарын одоо энэ тентхийн хурал зөвлөгөөнүүдийн хооронд л гүйлдсэн л тийм л баг шиг байна. Тэр болгоны тэгэл үзэл сонсоод хүргээл явж байна. Мэдээлэл юу? Шинэ мэдээлэл яг хамгийн сүүлд яг 16 цагт эрүүл мэндийн яамнаас нөгөө Австралид нөгөө илэрсэн коронавирусын вирустэй хүний мэдээллийг шинжилж хийсэн. Тэр яг нөгөө яг коронавирусын бол биш юм байна гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Тэгээ яг айж твдэх хэрэггүй одоогор илэрсэн тохиолдол байхгүй. Тийм баг шүү дээ. Нэг сарын 25-нд Монголд ирсэн тусгаарласан шинжилгээ авах ёстой зүйлүүдийг хийсэн. Айж сандрах шаардлагагүй гэсэн. Тийм мэдээлэл өгч байна. Зөв коронавирусээс өөр мэдээлэл байна. Өөр байна шүү дээ. За би ч өнөөдөр нөгөө өглөө гараад яг өмнө нь бол нэг хэдэн ширхэг маск энэ нэг 2-3 хоногийн өмнө авсан л та. Нэг зүүж маск зүгээрээ гэж сэрэмжлүүлж эхлэх үед нь нэг 2 хоног хэрэглэчихээр маск энэ авсан байсан. Тэгээд өнөө өглөө гэрээсээ гараад 100 айл орчмын гэж одоо ярих уу. За 3 дугаар сургууль орчмын гэх юм уу. Бараг бүхэл эмийн сангуудаар явсан. Тэг ерөөсөө маск байхгүй, спирт байхгүй, холромын авахгүй гэдэг нэг юм ариутгахлын тийм бодсон тэр ерөөсөө байхгүй болсон гэдэг. Тийм байлээ. Тэгээд дэлгүүрүүдээр орсон чинь бас яг нөгөө одоо жишээ нэг юм гар ариутгагч тавьсан ийм лангуунууд байдаг шүү дээ. Тэг гар ариутгагчтай хажуугаар нэг өөр бас ийм ингээл угаалгын унтаг энэ тайсан. Тэд нар дээр яг бэлэснаа байсан хэсэг нь хоосон, гар ариутгагч байсан хэсэг нь хоосон ч гэдэг юм уу тийм болсон байлээ. Тэгээд хүмүүс нөгөө ийм хүртээмжээр нь одоо биш яг одоо зөвхөн өөрийнхөө байгаа боломжоор ард байвал 10-ын тэр чигт нь авах ч юм уу нэг ийм тохиолдлууд байгаа гэж би бодоод байна. Тийм одоо жишээ нэг ард байвал арийнхаа бүгдийг авчаад байгаа тийм арийнхаа хүнд нэг 2-2-ыг ч юм уу ядаж үлдээгээд нэг ийм хүртээмжтэй баймаар байгаа байхгүй юу уг нь. Тэгээд өглөө хажуудлахаа дэлгүүр рүү ороод нэг холромын асуугаад орсон чинь байхгүйгээд тэгээд тэдний өчигдөр бүр горил будаан тэрчгтээ дууссан гэж байгаа байхгүй бас хөөрхөн том супермаркет байдгийн. Тэгээ өнөөдөр бол дахиад шинээр ингээд татцсан ингээд байж ингээд тэгж чам. Тэгээд хүмүүс нөгөө ийм одоо юу гэдэг нь хуурамч мэдээлэлт те их сурвалжны ийм баталгаагүй ийм мэдээлэлт бити итгээчээл гэж бас хэлмээр байна. Тэгээ тэр бол одоо ингээд дахиад янз бүрээр л яригдэж байна те нөгөө хоосон лангууны зураг тавигдсан. Тэр бол амар хэрэгдэж байна. Тэгээ Улаанбаатар гурил компани энтрээс бол мэдээлэл хийцэн бэлээ. Одоо үнээ бол нэмэхгүй. Тэгээ бүтээгдэхүүн бол таслахгүй. Бид нарт одоо нөөц ингээ хангалттай байгаа учраас ийм хиймэл нөгөө ийм үнийн хөрөгдөл битээ явуулаач гэдэг ийм мэдээлэл энэ хийсэн байлээ. Тэгэхээр манайхан ер нь бол бас хит их нөгөө
айдас хөөцөд автаад тэгээ тэрийгээ болохоор нөгөө хэрэгжүүлэхдээ яг тэр нөгөө нөөц юм ерөөсөө нөөцлөн л гэдэг ойлголттой байгаад байгаа шүү. Тэрний оронд одоо ингээд бид нарс өнөөдөр уриалах газар маск өмсөө суудсан байна те. Маска тогтмол зөө, тогтмол соль, гараа сайтруугаа тэ ерөн сайхан цэвэрхэн байх. Тийм, ерөн сайхан цэвэрхэн байх болчиход байгаа юм шүү дээ. Зөвлөмжүүдийг харахад тэ. Гаднаас харин нөгөө гадуур хувцастайгаа гэртээ орохдоо ерөөсөө нөгөө цаашаа өрөөндөө орох ч юм уу орд эсрэгэн дээрээ тавьж болохгүй гэх тийм зөвлөмжүүд энэ төр гарсан байлаа. Тэгээ болж өгөөл уг нь гадуур өмссөн хувцас тухай бүрд нөгөө цэвэрлээд угаагаад ингээд ах юм бол ер нь аюулаасаас хол тойрноо л гэсэн байлээ. Тэр та гэж жишээлбэл хэд хэдэн килограмм гурилбууд авцгаа авч амжаагүй. Үгүй бид гадаа нэр үнэнгээс өнөөдөр манай ажил дээр бас нэг юм ярьж байна. Манай мах яг үнэнгээсээ дуусч байгаа байхгүй юу? Манай гэрийн мах. яг наад гэж хэлэх гэдэг. Тэгээд манайх ингээд нэг сая нэг үнэндээ бол нэг 3 сар орчим л идлээ нэг манай бөөм аваад ингээд бидээ дуустал айлууд юм тийм л гэдэгсэ. Тэгээ одоо бид нэр ярьж байгаа юмсан байна. Одоо мах үнэнгээсээ дуусч энэ махан аваад одоо оркийн тоонд орчих юм болоо гэл тий. Гэтэ би бол энийг хараа ингэж бодож байгаа шүү дээ. Хувь хүний сонголт байхгүй юу? Тэрийг 5 хилээр нь авч нөөцөл нөө байна уу тий. Юу хүний хувь хүний л асуудал үстэй. Тэгэхэд чинь тэр хөөрхий бас тэр хүмүүсийн буруу байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд айцтай нэг оркорн дуудаал ялгарлан гадуурхаал тий. Ер нь тэгэл бүх юмыг хаагаад байгаа юм чинь хаачна л гэж бодож байгаа байхгүй. Тэгээд захуудыг хаачна л гэж одоо яг бодож байгаа юм үү тий. Гэтэ хүнсний захууд бол нөө томоохон худалдааны төвүүдийг хаахгүй гэсэн юу явж байгаа шүү дээ. Тэрийг бол хаах дээрээ тултал одоо манад тийм нөгөө нөхцөлөд л дордог байгаа гэж үзээд л байгаа юм байлаа. Олзоо хэдэн ил гурилбуудаа хасан үннээ дээ шүү. Би нөгөө сансар цагаарсан юм аа. Тэгээд нөгөө үдээс хойш нөгөөс хойшлоор ийм зургнууд ч явсан ш нь нэг дэлгүүрүүдийн хоосон лангууны. Би яг зүгээр яг жинкнээсээ гэрт гурилбуудаа жоохон дууссан байсан. Тэгээд 5 милиг авчихгүй юу. Тэгээд ажлынхаа нэг ахтай явж байсан. Тэгээд одоо тэр ах намайг юу гэж бодож байгаа. Орой л гэж бодож байгаа шүү дээ. Бичлэг хийж явуулъя гэж хэлсэн байгаа. Жинкнээсээ дууссан байгаа. Тэгчээ яг өдөр тэгээд авчаад явж байсан чинь үдээс хойш харин хүмүүс аваад байна, оочлоод байна гэсэн юм байгаад одоо энэ бас буруугаар бодох үедээ л гэж бодож л байлаа. Жинкнээсээ дууссан байхгүй. Өнөөдөр бас ер нь л бас дийлэх газруудаар очтой байна гэл те. Тэгж энэ өдөр сайн юм шиг. Манайхан өөрсдөө гэхдээ яалтчгүй бас би чинь хүн л болсон хойно хичнээн шүүлтүр маань ингээд сайн байлаа гэд те. Тэрийг шүүлтүрээ сайн байлгах гэж хичээлээ гээд эргэн тойрныхан бүгд ингээд шожгонаал ингээд эхлэнгүүд дагаад яалтчгүй твддэм биш те хүн чинь би бас сонирн болоо тэгэл үе нөхрлөгөө жишээ гурил авах уу яах вэ? Мессеж бичиж заяа. Тэрнээсээ өөрөө тэгснээ бас жоохон санаа зовоод тий. За одоогонд идэх нэр одоо жишээ манад бол нэг 20 тоног за нэг сар орчим идчихээ нэг гурил мөрл байгаа. Тэгсэн ирнээл ингээд яг эргэн тойрныхаа ингээд шажганаад тахаар чинь нэг өөрөө ирэхгүй дагаж ингээд твддэм байх. Тэгэхээр хүмүүст хэлэхэд бас нэрээ тэгж бусдыгаа ийм байдал твдэх байдал битгий оруулаач тий. Тэгээ баясагийн хэлдгээр яг тэр баттай ихсруулжаас мэдээлэл авах бол хамгийн чухал. Тэгээ өнөөдөр жишээ нь би тэр нэг Улаанбаатар гурилын мэдээллийг хараад айгүй тайвширж шít бас хүний сэтгэл зүйд бас айгүй нөлөөлж байгаа байхгүй юм чинь тий. Манай гэр бүлд бас баслна яриа чинь болж л байгаа. Хүүе гурилбудаа яах вэ? Яах вэ? Нөөцсөн. Нэл хэл. Ярьдаг нөөцсөн царайтай байгаа. Амжаагүй. Уг нь санаа байгаа дамжихгүй нөө. Ажил ихтэй. Дамжихгүй. Нөөцсөн. Окей, миний бит та тэгээд тэр чинь аав ээж мэдэж нар гэрийг л цагцуулж тийм шүү дээ. Би ч арай идэж шалтгүй. Би болохоор бит хоёр ярилцаад тэгээ за ер нь тэгж амар хомсдолд ороод яана гэж байхгүй бах гэдэг гаргалгаан дээр гараад айгу тайван боош. За айгу эцтэй гэдэг. Манайс ер нь хүнсээ нөөцлсөн хүмүүсийг болохоор би бас нэг талдаа ерөөсө буруутгахгүй. Ягаад гэвэл тийм үстэй. Гурил будаа юу ч одоо тэгэл хүнсэл юм чи хүнс бол хэрэглэгдээл дуусна тийм үстэй. Тэгэл ерөнхийдөө манайд ч нэг цагаан сарын өмнө нэг бүтээгдэхүүнүүдийн яг одоо нэг голлох те гурил мах гээл нөө буудсны энэ төр те ийм бүтээгдэхүүнүүд чинь нэг баг багаар нэг жоох өсдөг штэ. Тэгээ энэ үе ч гэсэн ер нь давхцчлаа. Тэгээд одоо бол иргэд ер нь айл болох маш тайван байдалд те айл болох үнэн мэдээллээр нэг нэгэндээ одоо үнэн мэдээллийг түгээж ийм л байх хэрэгтэй.
Тийм хүмүүс авах нь яг авч Тийм, илээ. авах Авч нь болно авч тий. илээ. Гэхдээ гол нь энэ хүмүүсийн ингэж сандарч яаж байгаа нь үнийн өсөлт инфляцийн төлөөлөл юм ховордохоор мэдээж үнэтэй болно шүү дээ. Ойлгомжтой. Ховор юм хүн их эрэлттэй байгаа юмнууд тий. Өсгөн ойлгомжтой болчихлаа л та тий. Тийм байдал руу л орчих үйл гэж санаа зовж байгаа болохоос түүнээс хүмүүсийг авч нөөцлж орк морк бол би бол тэгж бодохгүй байгаа. Ерөнхийдөө авч илээ. Өөрсдөнд нь хэрэгтэй бол авч илээ. Гол нь үнийн өсөлтөнд нөлөөлчих үедээ л гэдгийг харж байгаа. Гэхдээ одоо хүмүүс нөгөө чадах чинээгээл айгүйх хамгаалж яана л да. Тэ манай ажлынхан бол одоо ганцхан их камерын өмнө суухдаа маск зүгээд байгаа ч юм биш ер нь бол тий ажил дээр ингээл айл болох бүгдээрээ маск зүгээл гараа угаагаал ариутгаал ингээл хувь хүн ингээ өөрийгөө хамгаалж чадж байна гэдэг чинь би бусдыг хамгаалж чадж байна л гэж би ойлгож байгаа. Ер нь бол тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө сайн хамгаалж байгаа тий өөртөө эсэл үүсэхгүй байгаа хүнийг битгий шүүмжлээч гэж бас хэлмээр байгаа байхгүй. Тэгээ бид нар юмыг хитрхийн ийм тоглоом наргаар их оруулаад байгаа санагдаад байгаа тий. Надад одоо жишээ нь ямар нэгэн ийм хэрэгтэй мэдээлэл ийм хэрэгтэй байгаад хайж хахад одоо тэр мэдээлэл дээр шин зүгээр корона гэж та нараа ингээд фейсбүүкээр ингээ ороод үзээрэй заяа. Тэгэнгүүт бараг дийлэнх юм нарганы постууд явж байгаа байхгүй тий. Корона Монголоос айлаа, инглээ, тэглээ гэдэг. Өрхийн эмчнэр эмчилсэн гэлөө. Тий, өрхийн эмчнэр одоо жишээ корона гэж мэдлгүй эмчилсэн байж гэж байгаа шиг тий. Энээс илүү надад бол одоо би энээс өшөө яаж сэргийлж болох нь ч гэдэг юм уу. Ийм шин мэдээллүүдийг авмаар байгаа байхгүй тий. Тэгэхэд бид нар одоо айл болох тийм наргана ер нь бол бас жоохон хойшин тавих хэрэгтэй. Хүн нарилгуул яг тоглолгүй, шоглолгүй яг. Гэхдээ ямарваа нэг юм цензур гэдэг юм заавал байх хэрэгтэй гэж би бодож байгаа байхгүй. Цаад яг нэг учрын бас нэг яг өмнө ийм болж байгааг болохоор яг ойлгохгүй л багшгүй. Манай чинь нэг 100 моднаас өөр ер нь нэг юм нэг гамшиг юм байна. Яг гэхдээ өмнө нь санаж байна нөгөө нэг энтер гээл те. Бас л яг энэ шиг л ингээд байсан ч гараа араа гээл те. Тэгээд энэ бол нөгөө дэлхийд юу гэдэг нөгөө хамарж байгаа энэ цар хүрээ айгу өргөн байгаа учраас илүү эрсдэл өндөр гэдэг утгаараа л юм даа. Гэхдээ би бол эрүүл мэндийн яамыг бол энэ удаад ер нь маш сайн ажиллаж байгаа л гэж дүгнж байгаа. Хувьдаа бол те хүмүүс ингэж байгаа нууцлалаа л гэдэг байгаа. Тэгээд ер нь бол нууцлах хүнд ашигтай юм би тийм биз дээ. Тэгээ нууцлаа манай найзын эрүүл мэндийн яамд ажилладаг нэлийн том албан тушаалтай хичээл. Тийм. Нэлийн том албан тушаалтай ах хичээл дандаа тийм voice яваад байгаа тийм. Бид тийм мэдээлэлд аль болох битээ итгэхээс гэж хүсэж байна. Тэгээ эрүүл мэндийн яам гээд фейсбүүкээр бол ингээ гуглаар хагаад орохоор яг пэйж хуудсан те өөрөө албан ёсны вебсайт нь гараад ирнэ. Тэгээ тэн дээр бол цаг тухай бүрт ингээ мэдээллүүдээ шинжилж илээ. Тэгээ тэрийг аль болох үзээсэй. Би ч гэсэн аль болох эрүүл мэндийн яамаас гаргаж байгаа тэр мэдээллийг түгээхэд бол тэрийг маш их шингээл шеэр хийгээд боломжоор те ийм л байна. Тэгэд ер нь бол коронавигоос гадна Монголын одоо яг өвлийн цаг уур одоо нэг хүүтнээс хамаарат хүүхдүүдийн зүгээр энгийн том ханиад том маш их байгаа. Дүүргийн имэлгүүд, хүүхдийн имэлгүүд те ачааллаад байхгүй амар ачаалттай, амар их ханиадтай байгаа учраас хүмүүсийг зөвхөн коронавирус энэ вирусээс хамгаалах биш те айл болгон л хүүхдээ жоохон хүүхдтэй айлууд байгаа шүү дээ. Манай ажлынхан бол одоо ингээ маска зүгээд яаж байгаа нь бас хүүхдүүдээ ханиад томоогоос хамгаалж जैन те өөр янз бүрийн өвчин ханиад томоноос хамгаалах гэж л тэгэл гарч орохдоо санитолоор гараа хариуцгаал маска зүгээл зөвхөн өөрийгөө биш. Тэгээ гадуур бас ерөнхийдөө нөгөө маск зүүхгээгүй хүмүүс бас зөндөө байна л да. Өнөөдөр би нөгөө даргаан дээр очсон бохгүй юу? Тэнд одоо яг л хүмүүс бол ийд ингээ бужигдсан. Тэгээ хөдөө одоо явж байгаа хүмүүсийн тоож гэсэн эрс нэмэгдсэн байгаа энэ үед маскгүй зөндөө хүмүүс явж байна. Тэгэд хүмүүсээс хэлжээсэн холбогдох хүмүүс нь хэлжээсэн л да. Маскгүй хүмүүс бид нар ерөөсөө үйлчлэхгүй байгаа гэд. Тэгээ бүгд ингээ маск зүүгөөч гэж хэлэхээр одоо энэс нь болохоор маск дууссан байна гэдэг зүйлийг хэлээд ерөөсөө ингээ маск зүүхгүй байна. Маск олдохгүй байгаа юм чинь байгаа. Гэхдээ бас хэлээд байгаа. Шинэ хөрхийг хийж байгаа байхгүй нөгөө хүүхдээ хөтөлцөө явж байгаа хүүхэд нь масктай өөрөө маскгүй ч юм уу тий.
чинь зөвхөн хүүхдээ л хамгаалж болно гэдэг юм бол биш шүү дээ. Өөрийгөө түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Хувь хүн өөрийгөө сайн хамгаалж чадах юм бол бусдыг яг тэр чинь нэгээр хамгаалж байна л гэсэн үг тий. Тэгэл гэртээ очин нэг агаараар амьсгална. Тэгэл маск энтрийг бол зүгээр ингэсэн ч явж байгаа шиг тий. Хинд ашигтай энэ тэр одоо хайр маскны гар тэрийг зүгээр яг утгаар нь зөөх нэг хүнд өгцөн дээ. Тийм үстэй тий. Тийм тохиолдол зөндөө байлээ. Тэгээд маска маш сайн зүгээч л гэж хэлмээр энэ би болоод. Дор бүрнэ. За тэгээд за ямар ч гэсэн ингэ үзэгчд маань бүгдээрээ маска заавал зүгээрээ гараа сайн хариутахаараа тий. Тэгээ бэлээ сайн өмсөрэй гэсэн бэлээ. Түүхий махан бүтээгдэхүүнтэй харьцахдаа заавал нэг удаагийн бэлээ ашиглаараа гэдэг нөө дэлхийн эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжтөр байлаа. Тэгээд хогийн савандаа аль болох одоо тэр нөгөө махан бүтээгдэхүүнд хүрсэн тэр бэлийн энтрээ удаан хадгалах хэрэггүй. Дор бүрд нь устгах хэрэгтэй. За тэгээд альва нэгэн газрын болон гэрийнхаа ч юм уу те хаалганд хүрэхээр болвол аль болох нөгөө бэлитэй одоо гаднаатлын хаалга маалгыг онгойлгохтой бэлитэй гэр дотроо бол хичнээн гэр дотроо өөрсдөө гэр бүлийнхэнтэйгээ байгаа ч гэсэн одоо нойлын хаалга ингээл унтлагын хаалга гээл те бүх хаалгаа заавал нөгөө юм холромынтай юм уу спирттэй юм биентэр боогорой гэж зөвлөсөн байлээ. Тэгээд одоогоор бол энэ чинь хүрэлцэхээр ингэж бас халдварладаг гэдэг байгаа учраас нөгөө гараа сайн угаа гэдэг байгаа чинь энэ. Тэгээ бид нар ч гэсэн өөрсдөө хоолундаа хийхдээ тэр нэг удаагийн бэлийг хэрэглэе тий. Гадуур явахдаа заавал бэлээтэй яваарай. Тэгээ маска маш сайн зүгээрээ гараа угаагаарай, ариутгаарай гэж зөвлөё. Англи хэлээс ораарай. Англи хэлээс. Тэр үндсэн сэдвээр орё. Үндсэн сэдвээр ер нь одоо англи хэлийг ер нь гадаад хэлийг сурахад тэр нь ямар ач холбогдолтой байдгийг. За дээрэс нэг та бүхний хувьд нөгөө хүмүүс нэг англи хэлийг сурах арга барил гэж өөр идэв штэ. Тэгэхээр ер нь яг ямар арга барилаа гадаад хэлийг сурдаг талаараа бас ярьж. За би англи хэл сурахтаа би ямар ч арга барилгүй юм билээ. Одоо нэрэл тэр бараг тэр орчинд нь очиж үзэхээс бусдын л орно гэсэн штэ. Яагаад ч сурахааргүй орчинд нь л нэг очиж үзээл гэж бодож байна. Ер нь манайхан ч нөгөө ингэдэж нэг юм жоох юм хатуу хэллэгтэй гэдэг чинь монголчуудыг ер нь юм хатуу хэллэгтэй батлагдсан шүү дээ. Тренд одоо тэгээ бичлэгүүд байна шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээ би ч бас ер нь жоохон цэнгэлэн штатаа хүн шүү дээ. Тэгээ орчинд нь л бас очил их өөрчлөгдөх байх гэж бас бодож байна. Тэгээ хэзээ тий орчинд нь очиж. Энийг яг зочинтойгоо ярилцъя те. Ямар нөхцөлд яаж сурвал ямар боломжууд байгаа гэдгийг хамтдаа ярилцъя да. За нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Тэгээд бид бүхэнтэй ярилцахаар зочин маань хүрэлцэн ирсэн байна. Маань Сахтемийн гадаад харилцааны менежер Отхон Жимээ хүрэлцэн ирсэн байна. Орой мэндийг хүргэе. За тэгэхээр бидний бүхэн яг англи хэлтэй байхын ер нь гадаад хэлтэй байхын ард тус нь юу байдгийг бэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцж байна л да. Тэгэхээр ер нь яг маань Сахтемээр дамжуулан за Филиппин улсанд очиж суралцахын бас давуу тал нь юу байдгийг гэдгээс өдөр яриагаа эхлэж бодож байна. Филиппин улсад очиж суралцахын давуу тал гэвэл тухайн улсын маань нийт хүн амын 90 орчим хувь нь англи хэлээр ярьдаг. Тухайн сургууль дээр очиод ярьсан ч сургууль дээр очихоос гадна сургуулиас гарсан ч гэсэндээ бүх хүмүүс нь англиар ярьдаг. Ийм онцлогтой улс байгаа. Тэгээ ерөнхийдөө бол тухайн улсад маань очиж суралцахын хамгийн гол давуу тал гэхээр бидний нөгөө чих онгон давхар ярианы чадвар маань онгодог. За үүнээс гадна сургуулиуд дээр байгаа багш нар маань бүгдээрээ нөгөө мэрэгжлийн зэрэгтэй багш нар учраас яриа дүрм сонсгол гэх бүх нөгөө чадрыг маань нээж өгдгөр ийм давуу талтай. Одоо жишээлбэл бид нар ингээ Монголда ингээ англи хэл сурахад зөвхөн англи хэлээр яриад гарангуудаа монголоор ярьж штэ тийм юм бол байхгүй. Тухайн орчинд нь очиж сурснаар бүх чадвараа төгс нэмэгдүүлэх юм боломжтой гэсэн үг. Энэ ердийн аргаас одоо аргаар суралцахаас 4 дахин хурдан суралцсан гэдэг байна те. Онцлог нь гэх юм бол тэр гэж байна шүү. Тэгээ яг хэдэн цагийн одоо хичээлээ сургалттай байна. Ер нь тэнд хичнээн хугацааг яг ямар маршрутаар яаж өнгөрүүлэх вэ? Хичээлийн хувьд бол хамгийн доотлын цаг нь 4 цаг байдаг.
4 цагаас 10 цагийн хичээл авах боломжтой. За энэ цагийнхаа хагас цагийг бол ганцаарчилсан хичээл авдаг ийм онцлогтой улс байгаа. Ганцаарчилсан гэдэг маань нэг ангид ороод багш оюутан хоёр хоёулаа зэрэгцээд тухайн чадруудаа хөгжүүлнэ гэсэн үг. Тэгээ бусад цаг нь бол групп ангийн хичээл байдаг. Групп ангийн хичээлээр болохоор бусад өөр улсын оюутнуудтай хамтдаа суралцаад тухайн улс орнуудын соёл, зан, заншил гэдэг бүгдийг ингээд давхар суралцах боломжтой. Давхар ярианы чадвар сайжрах нь тийм бүх чадвар маань зэрэг сайжрах гэсэн үг. Ямар төвшний хүмүүс ер нь масктемд хандах вэ? Төвшин заасан байна. Төвшин бол заадаггүй. Одоо ABC-гээ мэдгүй анхны нөгөө мэддэггүй хүн байсан ч гэсэндээ тэнцээ очиж суралцах боломжтой. Богино хугацаанд хамгийн бага зардлаар ийм суралцах боломжтой улс. За анхаачны мэдлэггүй гэж энэ тийм хүмүүс очиход ер нь хэдийн хэр хугацаанд ямар төвшин болоод буцаж ирэх вэ? Одоо жишээлбэл би өөрөө болохоор их сургуультай зөвхөн үзсэн англи хэлийг 1.2 жил үзсэн байгаа. Тэгээд яг нөгөө тийшээ явахдаа би ингээд англи хэлийг амар сайн мэддэг, амар сайн ер нь ойлгохтой хүмүүстэй ингэж ярьдаг гэж очисон боловч тухайн улсад ингээд очингуудаа би өөр ингээд тав болж исэн. Тэгээ яагаад тэгж яана гэдгсэн чинь яг манай монголчуудын онцлог нь дүрм бичигтэй болол сайн ярианы чадвар маань амар доогор байд юм уу гэсэн дүнэлтэнд өөрөө хурж ирсэн. Тэгээд анхан шатны мэдлэггүй хүмүүс одоо тэнцээ очоод юугаач мэдгүй юм чи яаж тухайн сургууль дээр очих юм бэ гэж хэрэглэгч маань асуудаг л та. Тэр тохиолдолд болохоор манай төлөөлөгчид Филиппин улсын тухайн сургуулиуд дээр байдаг. Тухайн төлөөлөгчид маань нисэх дээрээс тасаж аваад тухайн сургууль дээр шаардлагатай байгаа бүх зүйлийг энэ одоо юу хэрэгтэй те тэр бүгдийг ингэж давхар хариуцж явдгаараа даваа талтай. Монголоос ч гэсэндээ бид нар туслана. Тухайн сургууль дээр байгаа төлөөлөгчид маань ч гэсэндээ туслана. Тэгэхээр одоо нэг гэр бүлээрээ очиж суралцъя. За эсвэл анги хамтаалнараа ч юм уу найз нөхдөөрөө ингээд хамт очиж суралцъя гэхэд за урамшуулал юу байдаг бол за юу хамтаараа ингэж очиж суралцах бас боломж байдаг болоо. Урамшууллын хувьд бол тухайн сургуулиуд маань хямдрал урамшуул зарласан байгаа. Үүнээс гадна манай мас системаас тухайн оюутнуудад зориулсан одоо төлбөр нь ингээ манай гэр бүл бүлээр явах гэж байгаа төлбөр маань хүрэхгүй байна. Энэ тохиолдолд одоо бид нар ингээд зайлшгүй очиж сурах хэрэгтэй байна гэсэн тохиолдолд манайхаас зарим нэг хүмүүст урамшууллыг бас олгож өгдөг. За үүнээсээ гадна тухайн оюутанд одоо хэрэгтэй power bank, flash зэрэг бол цагаан сар урамшуул гэдээ бас өгч байгаа. За нөгөө энд яг сургалтаа ингээд хоёлаа англиад яриул тий одоо болохоор VIP сургалт гэж байгаа юм байна тий гэр бүлээрээ очиж болно ганцаарчлсан сургалт гэдэг. Эдний ялгаанууд нь юу байна? Яг ямар чиглэлээр хүмүүс очиж суралцж байна? Ялгаа гэвэл VIP сургалт маань одоо нөгөө түрүүний хэлсэн кален арга гэдэг байгаа. Энэ нь болохоор тухайн хүн ингээд нөгөө англи хэл ингээд нөгөө нүдүүлж нэг сурдаг хүмүүс эдэн штэ. Яг тэр хүмүүст зориулагдсан юм кален арга. Нөгөө хэлний авьяасгүй гэж ярьдэн штэ. Тийм. Бид нар болохоор нөгөө хэлний авьяасгүй заавал ингээд нүдүүлж агаад би энийг ингээд ерөөсөө сурдгүй маа гэсэн нөгөө тийм хүмүүс зориулагдсан юм арга байдаг. Энэ арга нь одоо ямар учиртай юм бэ гэхээр тухайн багш маань тухайн оюутны өрөөнд ороод тухайн оюутанд ингээд шаардлагатай бүх хичээлийг ингээд зааж өгдөг. За үүнээс гадна одоо өрөөнд тухайн оюутан бол зөвхөн өрөөндөө байж бусад бүх үйлчлэгээ одоо хоолыг нь тухайн сургуулийн үйлчлэгийн ажилтан өрөөнд нь хоолыг нь оруулж өгнө, хувцас цэвэрлэгийг нь аваад өөрсдөө очиод угаагаад өгнө, өрөө цэвэрлэгийг нь хийгээд өгнө гэсэн иймэрхүү давуу талтай VIP үйлчлэгээ маань. Тийм зөвхөн тухайн хүн хичээлдээ л анхаар бусад бүх зүйлийг бид нар даая. За тэгвэл нөгөө одоо энгийн ийм одоо VIP биш те зүгээр энгийн олуулаач юм уу эсвэл зүгээр нэг энгийн нөгөө ганцаарчлсан ийм төвшний сургалтанд явж байгаа бол орчныг ингээ ерөнхийд нэг хэлж өгвөл те хүмүүсийг ямар орчинтай газар очих гээд байна гэдгийг бас мэдэх хэрэгтэй хаалтай. Сургуулиуд маань бүгдээрээ өөр орчинтай, өөр нөхцөл байдалтай. Яагаад ингэж ийна гэхээр зарим сургуулиуд маань одоо жишээлбэл бассейнтэй, жимтэй, кино театртай, йогтай гэд маш олон төрлийн үйлчлэгээтэй. Зарим сургуулиуд маань зөвхөн тухайн оюутанд зориулагдсан зөвхөн хичээл хийх боломж нөхцөлийг л гаргаж өгсөн байдаг. Энүүгээрээ л ялгаатай. Тэгэд энэ нөхцлөөсөө шалтгаалаад тухайн сургуулиуд маань төлбөрүүд нь бас өөр байдаг. Ерөнхийдөө бол энэчнээс явж байгаа
ихэнх оюутнууд маань ганцаар өдрийн 6-8 цагийг сонгож авдаг нэг сарын хугацаанд. За энэ цагаараа юу авах вэ гэхээр тухайн оюутан хагас цагийн ганцаарчилсан хичээлээ авна, хагас цагийн групп ангийн хичээлээ аваад тэгээ ажлын 5 өдөртөө сурдаг. За тэгээд тэрнээсээ гадна амралтын өдрүүдэд бусад улсын оюутнуудтай хамтдаа нийлээд аялах юм боломжийг олгож өгдөг. Тий. Аялангаа сурцгаая гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол тийм тэр чинь нөгөө сурахгүй гэдэг яах вэ тий. Тийм нөгөө орчинд нь очичин тий тэгэл нөгөө бүхэн болгонтой өдрөөр харилцаа үүсэх хэрэг гарна. Тэгээ тэнд чинь нөгөө body language ашиглаад авах мэдээж боломжгүй шүү дээ. Body language бол ашиглана. Ер нь бол ашиглана. Тэгэл одоо байна тэгээ ашиглаад авах орчинд нь байгаа юм чинь ямар нэгэн байдлаар ингээд нөгөө чихонгоо гэж ярьдэн шүү дээ ядаж тий. Тий. Англи хэлтэй залуус төслийн тухайд танилцуулах уу? Англи хэлтэй залуус төслийн хувьд болохоор энэхүү төсөл маань ерөнхийдөө байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан төсөл байгаа. Ямар учиртай юм бэ гэхээр одоо зарим байгууллагууд тэгдэж штэ бид нар ингээд зөвхөн ингээд гадаад руу аялах хэрэг өгдөгөө сайн ажилласан ажилчдаа гадаад руу аялах хэрэг өгдөг эсвэл ингээд Монголдо нэг сарын юм курс сурах эрхийг өгдөг гэд бид маш олон төрлийн үйлчилгээнүүд байдаг л та. Ингэхгүйгээр тухайн одоо сайн ажиллаж байгаа ажилтныхаа оюуны оюунд нь хөрөнгө оруулалт болох үүднээс энэхүү төсөл маань хамрагдаад явуулах боломжтой сайн ажилчдаа гэсэн үг. За энэ төсөлд хамрагдсанаар манай академийн зүгээс болол тухайн аж ахуйн нэгжийг болол реклам сурталчилгааг нь бас мэргэжлийн түвшинд хийж өгнө. За тэгээд дээрэс нь FM телевизээр бол рекламыг цацаж өгнө. За сошиал сувгуудаар мэдээллийг нь тарааж өгнө. Ингээ маш олон юм давуу талуудыг бол аж ахуйн нэгжүүдэд бол олгож өгдөгөөр олгож өгснөөр давуу талтай. Яг одоогор бол яг энэ төсөл маань хамрагдаад 300 гаруй оюутнууд маань одоо тэнцээ сураад зарим нь ирээ, зарим нь одоо тэнд суралцж байгаа юм хүмүүс бас байгаа. Манай системчид Филиппинд хичнээн сургуультай гэрээтэй ажиллаж байна. Яг одоогор бол 20 гаруй сургуулаа, 22 сургуулаа. За Филиппин улсын Сибу хотод бол 100 гаруй англи хэлний сургуулиуд байдаг. Эдгээр сургуулиудаас 20 гаруй сургуульд нь манайх хамтарч ажиллаж байгаа. Ямар нэгэн зуучлийн хөлсгүйгээр гэсэн үг. Одоо нөгөө зарим газрууд ч бид нар ингээ хамтарч ажилладаг тэгсэн мөртлөө ингээ нөгөө зуучлийн хөлс гэж авдаг штеп. Манайх бол тийм зуучлийн хөлс гэж бол авдаггүй юм онцлогтой. Тэгээд давхар тухайн сургуулиуд дээр манай төлөөлөгчд байдаг. Тухайн оюутнуудад очиж байгаа оюутнуудаа манай төлөөлөгч туслан инженеэсээ Монголоос ч гэсэндээ бид нараас давхар туслаад өг. Ийм давхар талтай. Тэндээ суралцах хугацаанд төлөөлөгч бол байнга л хамт байна гэсэн үг юм байна шүү дээ тий. Шаардлагатай үед нь туслаад. Тийм, шаардлагатай үед нь туслаад. Тий. Тийм байна. Илүү найдвартай гэх юм уу тий. Тий. Өөр одоо бусад ийм нөгөө нэг сургуулиудад зуршилж байгаа байгууллагуудаас Mass Academy онцлог зүйлүүд юу вэ? Онцлог зүйл гэх юм бол тухайн сургуулиуд дээр манай төлөөлөгчд байгаа. Байнгын ингээд туслаад одоо нисгтэр буухаас нь эхлээд туслаад явна. За үүнээс гадна одоо амралтын өдрүүдэд аялагт нь бас давхар туслаад явна. За тэгээд тухайн оюутнууд маань одоо ингээд хичээл үзэж байгаа хооронд ямар нэгэн асуудал тулахна да. Би ингээ энэ багшийн ингээ хичээлийг ойлгохгүй байна. Би нэг ингээ салахыг хүсэж байна. Гээд тухайн багш нартайгаа ингээд ив зүг олдоггүй ч юм уу тий. Иймэрхүү зайлшгүй шаардлагатай тохиолдолд бас тухайн төлөөлөгч маань тухайн оюутны анги солих нөхцөл болцоог нь бас тухайн сургуультайгаа яриад багшийг нь бас сольж өгөх юм боломжтой. Ер нь бол Монголд байгаа манай төлөөлөгчид ч гэсэн тий. Эндээсээ давхар тухайн оюутанд туслана. Тэнд байгаа төлөөлөгчд маань ч гэсэндээ давхар туслана. Ер нь төлөөлөгч байна гэхээр хамгийн давуу тал болж байгаа юм л да тийм. Тийм байна. Тэгээ дээрэс нөгөө нэг зуучлалыг хөлс гэж авдаггүй. За яг одоогийн байдлаар энэ нөгөө төсөл эхлэхээс нөгөө англи хэлтэй монгол залуус гэдэг төсөл эхлэхээс өмнө бас Mass Academy-ийн сургалтын зуучлах ажлууд явагдчихлээсэн тийм. Яг хичнээн хүн одоо энэ сургалтуудад хамрагдаад ирсэн байна тийм. Ер нь хэр амжилттай үзүүлэлт нь ер нь хэр байгаа вэ?
Ер нь амжилттай гэвэл маш олон. Би жишээ нь би л гэхэд чи өөрөө яг нөгөө тэмцээнээ очиод 6 сарын хугацаанд төлөөлөгч хийгээд давхар англи хэлнийхаа мэдлэгийг дээшлүүлээд хурж ирсэн. Тэгээд энэ чинь эренгүүтээ энд ирээд давхар одоо оюутнуудад шаардлагатай одоо тийшээгээ явхад шаардлагатай ямар асуудал тулгардаг тэр бүгдийг энэчнээс нь бид нар ингээд тухайн оюутнуудаа хэлж өгөөд байнга ингээд заавар зөвлөгөө өгөөд аль талаасаа хамтарч ажилладаг. Филиппин чинь нөө виз мэдчих чаддаг лээ. Визний хувьд бол эхний 1 сар визгүй байдаг. Тэгээ 2 дахь сараас бол виз аваад явдаг. Ийм болсон. За тэгэхээр нөгөө 1 сараас дээш хугацаагаар суралцах оюутнуудын визийг бол масктээ мөр нь хариуцах уугүй юу? Өөрсдөө визэнд визэг бол тухайн оюут өөрөө хариуцдаг. Гэхдээ нөгөө нэг виз ингээ сунгуулаар заавал иммиграшн дээр тухайн оюут өөрөө очих шаардлагагүй. Тухайн сургууль дээр паспортоо өгөөд өгснөөр тухайн сургууль маань визэг энэ өөрсдөө иммиграшны ажилтан гэж байдаг. Тэр ажилтан маань тэр бүгдийг хөөцөлтөд явдаг гэсэн үг. За. Тэгэхээр оюутанд бол ямар нэгэн асуудал байхгүй тухайн оюутаа зөвхөн хичээлдээ анхаад бусад бүх зүйлийг бий таа гэдэг л урайтай. Тэгээ үүнийг бас ажил хэрэг болгож чадаад тэгээ ажиллаж байгаа юм шүү дээ. За урамшууллын тухайд яриа л да. Тэгээ одоо цагаан сарын баяр төгсөж байгаа гэдээ бас урамшуултай байгаа юм шиг байна. Дэлгэрэнгүй ингээд үзэгчтэй хэлж өгвөл. За энэ болохоор энэ power bank flash баалаа. За энэ нь одоо ямар учиртай юм бэ гэхээр одоо тийшээгээ явж байгаа оюутнуудаа зориулаад эдгээр тухайн оюутанд хэрэгтэй бүх зүйлс буюу power bank, flash, балыг гарын бэлэг болгож өгч байгаа. Тийм онцлогтой. Яагаад тэгэхээр power bank-ыг бол бид нэр өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэдэг. Одоо жишээлбэл би ингээ гадуур явж байхад миний утасны цэнэг дуусангууд би power bank-ын давцаа залгаад явах боломжтой. Flash бол тухайн сургууль дээр очиод хичээлд ирээч вэ, сургуульд ирээч вэ ямар нэг юм одоо татаж авах хэрэг гарна тий. Тэр бүгдэнд нь энэ флашаараа татаад авах юм боломжтой. Давхар энэ шоколадын хувьд болохоор актем дээр ирж байгаа хүмүүстээ бас ансуулах маягаар Монголд үйлдвэрлэв гэдэг нөө Golden Говийн ийм шоколадыг бас амтлага болгож өгдөг. Гоё амттай шоколад хэлээ. За нөгөө нэг одоо тэр TOEFL бэлтгэж гэдэг юм уу эсвэл яг нөгөө анхан шатны ийм сургалтанд сууж байгаа гэдэг дээр төлбөрийн хувьд арай өөр байх уу эсвэл яг нөгөө сургуулаасаа орчноосоо шалтгаалаад өөр байх уу эсвэл төвшингийн хувьд өөр байх уу ер нь төлбөрийн хувьд тийм төлбөрийн хувьд бол өөр байдаг. Ерөнхий англи хэлний хичээлийн хувьд бол арай хямдхан төлбөртэй TOEFL, TOEIC, IELTS гэж явал бас арай жоохон үнэтэй ч юм уу тий бизнес англи хэл гэвэл бас нэг жоохон үнэтэй юм л байдаг. Гэхдээ шалтгаална. За давхар тэгээд тухайн сургуулийн одоо нэмэлт үйлчлэгчнүүдээс бас шалтгаалаад өөр төлбөртэй. Одоогоор бол тий тухайн сургуулиуд маань бүгдээрээ нөгөө нэг орчин болон бүх юмар ингээд нөгөө өөр байдаг учраас зарим сургууль нь 70 дээр байдаг, зарим сургуулиуд нь хотын төв дээрээ байдаг, жоохон зайтай байдаг. Гэх мэтлэн нөгөө нэг юм үйлчлэгчнүүдээс шалтгаалаад өөр. Сургуулаа бол нөгөө суралцагч өөрөө сонгох. Тий өөрөө сонгоно. Хамгийн доотлын хугацаа бол 7 хоног суралцах боломжтой. За. Тэгээд 7 хоногоос 1 жил 6 сар гээд янз янзын хугацаагаар төлбөрийн хугацаар оюутан суралцах боломжтой байдаг. Ер нь бол өөрийнхөө төвшнөөс хамаарал хугацаа энтрээ сонгоод явах боломжтой юм тий. Гэхдээ нөгөө нэг одоо нөгөө яг аялахыг ингээд зорж байгаа хүмүүсийн хувьд болохоор 7 хоног, 14 хоног, 21 хоног гэж явдаг байхгүй юу? За энэ яагаад ингэж яадаг вэ гэхээр тухайн суралцахыг хүсэж байгаа оюутан маань би ингээд зөвхөн ингээ аялах гэж байгаа юм аялахаа хааж явахаар тэнцээ ингээ буудалд байж хахаар зүгээр өөрийнхөө ингээ англи хэлнийхээ төвшинг сайжруулъя гээд тухайн сургуулийг сонгоод бас суралцдаг байгаа. Бас ийм бас нэлээ их болчихжээ тий. Гэр бүлэрээ ч гэсэн үйл мөлөөр нь Азийн орнууд. Тий одоо нэг уртаанаас хол хайлууд зөндөө шүү дээ. Танах хизээ үлдэж байна. Эргэжлээс нэг явна. Хин рүү явах. Чи энэ бас энэ давхар суралцсангаа аялах юм санджмаар юм биш. Хүмүүс харин очиж шал тийм ил байгаад харагдаад байдаг. Стори. Өөр амраа. Тэний орнд бас нэг хідүү үг гэсэн дээшлүүлчихэд ирэл хэрэгтэй дээ шүү дээ. Тэгэхээр яг Mass Academy-ийн хувьд бас дэлгэрэнгүй ирүүлэг хэдэн онд байгуулагдсан бэ? За гадаад руу бас ингэж одоо оюутнуудыг зуучлаад бас хэдэн жилийн одоо болж байгаа юм талаар ярил.
Манай актив нь болохоор 2010 оноос бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 оноос хойш болохоор ерөнхийдөө дэлхийн англи хэлтэй одоо Монгол улсынхаа англи хэлтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн улс бүрд ерөнхийдөө бол ингээд хэлний сургуулиудад явуулж байгаа. Ийм актив байгаа. Тэгээд одоо яг актив дээр ажиллаж байгаа ажилчдын хувьд болохоор бүгдээрээ яг тухайн орчинд нь очиод англи хэлийг сураад ирсэн. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр зөвлөгөө мэдээлэл сайн өгнө шүү дээ, тийм байлаа. Зөв мэдээлэл өгнө гэсэн үг байхгүй. Тэгээд нөгөө нэг видеонуудыг харсан шүү дээ. Яг Филиппинд суралцж байгаа хүмүүсийн яг ямар орчин нөхцөлд яаж суралцж байгааг би бас л атаархмаар л гоё орчин батсан байлээ шүү дээ, тий. Үнэхээр л нэг аялангаа, амрангаа энэ ч одоо бас хэлний боловсролоо дээшлүүлээд ирнэ гэдэг бол алдаж болохгүй боломж юм байна л гэж бас бодоод байгаа шүү. Бид нар баг мөдгөн явах бах та. Зөвлөгөө авнаа нэг тэгж байгаа. Тэгээд ингээд за одоо зөвлөгөө авах боломжтой. Нөгөө хүмүүс эхний ээлжинд бас сонирхож байгаа шүү дээ. Яг яах вэ хүү гэж сонирхож байгаа хүмүүс зөвлөгөө авъя гэвэл ямар утсаар холбогдох уу? Эсвэл пэйж хуудасаар ч юм уу энэ холбогдох тийм боломжууд юу вэ? Боломжууд бол нээлттэй. Пэйж хуудасаар гэвэл Mass Active гээ пэйж хуудасаар маань зарчлаад мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна 70 788 88 99 10 41 57 99 10 41 53 99 10 41 77 гэдэг утсуудаар 24 цагийн турш бол мэдээлэл авах боломжтой. Манай офис болохоор ажлын 5 өдөртөө өглөө 9-өөс 18 цаг хүртэл ажилладаг. Амралтын өдөр 11-ээс 15 цаг хүртэл бол ерөнхийдөө хэрэглэгчд бол мэдээлэл өгдөг. За одоо оройн цагаар ингээд хэрэглэгчд маань ингээд нөгөө ажлаа таарчаад танай офис дээр очиад мэдээлэл авъя гэсэн тохиолдолд бол бид нар тухайн хэрэглэгчийг хүлээж аваад тухайн хэрэглэгчтэй мэдээлэл өгөөд тардаг байгаа. Офисын хувьд бол баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9 давхрын 901 таттай ажиллаж байгаа. За, олоод очиход ч амархан газар байна да. Хотын төвдөө хүн болгоны мэддэг газар. Нэр энэ нөгөө нэг төлөөлөгчтэй ихэл бас их олзуурхаад байна л. Нөгөө нэг бас дээр битгэд нөгөө ятгах тусам нэгтлгээд ярьж байсан шүү дээ. Тэрэн дээр ч нөгөө нэг бас нэг ийм гадаад руу нөгөө хэлний сургууль зурчлал юм уучлаа. Хүмүүсийг нэлээн заллаад байгаа юм билээ. Тэгэхээр ийм найдвартай газар хандах хэрэгтэй байна тий. Буухыг хаягтай юу лээ? Буухыг буцах хаягтай. За Mass Active ч бас ер нь хүмүүстэй зориулаад нэг улирал бүрнийг хямдрал урамшуулж юм зарлаад байдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо ямар хямдралтай, ямар урамшуулалтай байгаа юм? Хямдралын хувьд бол сургууль алга өөр хямдралтай. Гэхдээ нөгөө нэг хавар олонгод зуны хямдрал гэдэг нөгөө улирлаасаа төрүүлж хямдралаа зарладаг сургуулиуд маань. Яг одоогор бол 100-аас 800 хүртэлх долларын хямдралыг бол авах боломжтой тухайн сургуулиудаас. Тэгээ энэ болохоор юугаар ялгаатай вэ гэхээр бас нөгөө суралцах хугацаанаас хамаарат өөр байгаа. Яг одоогор бол хамгийн доотлын төлбөр $956, хамгийн дээдлийн төлбөр 1 сарын төлбөр шүү дээ. $1500 хүртэлх долларын төлбөртэй байгаа. 2 сарын 1-ээс эхлээд бас IMS гэдэг актив маань $300 хямдрал зарласан байгаа. ID актив маань яг одоогор бол $990 болоо хямдарсан. Гэх мэтлэн сургуулиудын маань хямдралууд бол одоогор явж байгаа. За үүнээс гадна давхар манайхаас бас хямдралыг бас авах боломжтой. Энд ч нөгөө шууд харьцаж байгаа гэдэг утгаараа л хямдраад байгаа шүү дээ. Дунд нь нөгөө ямар нэг юм зуучлал энэ тэр зуучлалын хөлс байхгүй учраас бусад сургалтын төвүүдээс харьцангуй илүү хямд байна гэж ойлгож байна тий. Энэ дээр бас нөгөө нэг юм хэлгээд манайхаар тухайн явж байгаа оюутан маань ТЗ захиалуулах боломжтой. Давхар нөгөө даатгал хийх боломжтой. За тэгээд тухайн сургууль дээр очиод бүх зүйлээ ингээд төлөөлөгчд маань даатгаад тухайн оюутан зөвхөн хичээлээ сурах юм боломжтой. Манай их тийм нь ер нь бол суусан газраас нөгөө шороо хатах гэж ярьдэн шүү дээ. Манай их тийм дээр ирээд үйлчлүүлж байгаа бол бүх зүйлээ манайхаар даатгаад явах юм боломжтой байгаа. Суухал юм бол сууж чадах юм шороо гэдэг байгаа юм шүү дээ. Бүх үйлчлэгийг чинь танд хэрэгтэй бүх үйлчлэгийг чинь манай ихтэй бас бүгдийг зохицуулаад хийгээд үгүй. Та зөвхөн тэнцээ очиод суралцах юм боломжийг та өөртөө хөрөнгө оруулалт олгоод явах боломжтой. Гэр бүлэрээ ч гэсэн явах боломжтой. Энэ дээр бас нэг юм байна. Хүүхдийн
нөгөө бага насны хүүхэдтэй хүмүүс одоо би яах вэ гэж асуудаг байхгүй юу? Одоо яг нөгөө манай актем дээр ирж асуудаг. Тэр тохиолдолд болохоор тухайн сургуулиуд маань хүүхд тасрагчийн үйлчлэгээ гэж байдаг. Тэгээ хүүхдээ аваад явуучвал тий. Тийм хүүхдээ аваад явангууд аваад очлаа гэхэд тухайн хүүхд тасрагч маань хүүхдийн тухайн эцэг их нь ч юм уу тий эмээ өөтөөгөө явж байгаа тохиолдолд бусад хүмүүс нь хичээлээ үзэж байхад хүүхд маань бага насны хүүхд маань хүүхд тасрагчтайгаа англи хэлээ давхар ингэ сайжруулах боломжтой. Гарантай хүүхд хүртэл тэнцээ байдаг. Хамгийн дээдлийн насны хязгаар гэх юм бол 900 та хүмүүс ч хүртэл суралцдаг. Ер нь насны хязгаар бол насны хязгаар байхгүй юм шүү. Тэгэхээр одоо нөгөө нэг гадаадд очиж суралцъя гэдгээр ялч нөгөө бүрдүүл бичиг баримт маш шаардлагатай байдаг шүү дээ. За эсвэл гадаад эдний одоо мэдлэг төвшин юм байх шаардлагатай, айлаа зөвсөн байх шаардлагатай гэдэг юм уу. Яг танайхаас тавьсан тийм шаардлага юу байдаг вэ? Шаардлага юу вэ? Тухайн оюутан маань гадаад паспорттой байх ёстой. Яваад буцаж ирэх хугацаа нь 6 сараас доошгүй байхад хангалттай. Гадаад хүчинтэй хугацаа. Тийм болвол та явах болох очоод тэнцээ суралцах боломжтой. Бусад бүх зардлыг бид нарын хичээл зохицуулаад өгье. Зардлын зохицуулах юм уу? Зардлыг бол та явж байгаа оюутан маань өөрөө дааштай. Тийм бусад одоо шаардлагатай юу вэ? Проблемуудыг нь бид нарын хичээлс ингээд зохицуулаад өгье давхар тийм. Тухайн сургууль дээр очингууд бас асуудал ямар нэг асуудал тулгарна шүү дээ. Тэрийг маань тухайн төлөөлөгчд маань давхар зохицуулаад ер нь бол маш сургуультайгаа харилцсан. За сургууль оюутан Mass Academy гэсэн ийм гурван үйлчлэгээр бол манай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ийм газар очиж сурахгүй гэдэг яах вэ тий. Ямар ч асуудал юм шүү дээ. асуудал уусрахаар Хувцсандаа хүртэл уулгах юм шүү дээ тий. Тийм 7 хоногт 2 удаагийн хувц угаалга өрөө цэвэрлэгээ тий өдрийн 3 хоолтой тухайн хүмүүс маань очиж зүгээр л сор босдын тэгэл бүгд ингээд тий. Тэр Mass Academy-ийн хувьд гадааддыг хичнээн одоо сургуулиудаар хамтран ажиллаж байна. За Филиппин хотоос өөр гадна одоо ямар хот ямар улсуудын Малайз, Сингапур гэж ер нь бол хэд хэдэн газруудтай бол улсуудтай хамтарч ажилладаг. Эдгээр улсуудаас хамгийн хэмт төлбөртэй нь болохоор Филиппин улс маань байгаа. Тэгээд Филиппин улсад очиод суралцахын хамгийн гол даваа тал нь орчинд нь англи хэлээ сурчин давхар 2-3 дахин хямд өртгөөр бас аялах боломжтой, суралцах боломжтой. Ажлын 5 өдөртөө ганцаарчилсан хичээлээ аваад, групп хичээл аваад суралцсан. Амралтын өдрүүдэд бусад орны оюутнуудтайгаа аялна. За тэгээд энэ дээр бас дэлгүүрүүдийн хувьд болохоор энд байдаг брендинг дэлгүүрүүд маань тэмцээн бас маш хямдхан байдаг. Эмэгтэй хүмүүс болохоор яг тийм амар шопинг хийх дуртай байдаг шүү дээ. Тэр бүгд нь ингээд хямдхан учраас маш боломжтой. Өвөө эмээтэйгээ одоо очиад суралцсан ч гэсэн тий. За ер нь бол тэнд байх нөхцөл байдал бол бүх талаараа маш боломжтой сайхан харуул хамгаалалт өндөртэй байх нь байгаа тий. За маш их баярлалаа. Тэгээд бүх монгол залуусыг англи хэлтэй болгохоор хичээн ажиллаж танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд дахиад та нартай нөгөө холбогд утасны дугаар болон пэйж хуудасаа үзэгчд маань хэлээд байгаа тий. За тэгээд манай Mass Academy баруун дөрвөн замын Гранд Плазагийн 9 дахрын 901 тооцод байрлаж байгаа. Даалтыг 7 88 88 99 10 41 53 99 10 41 57 99 10 41 77 гэдэг уцаадаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд өглөөний 9 цагаас 18 цаг хүртэл ажилладаг. Амралтын өдрүүдэд 11-ээс 15 цаг хүртэл ажилладаг учраас хизээч хэлсэн холбогдоод манайхаас мэдээлэл авах боломжтой байгаа. Мөн Гранд Плазагийн 9 дахрын 901 тоотод байрлаж байгаа. Дээр очиж бас мэдээлэл авах боломжтой тийм. Тухайн төлөөлөгчд маань тухайн тэнд өгж аваад мэдээлэл өгж байгаа хүмүүс маань бүгдээрээ Филиппин улсын Себу хотод байрлах сургууль дээр төлөөлөгчөөр ажиллаж аваад ирсэн. Тийм учраас үнэн бодит мэдээллийг та бүхэнд өгнө. За баярлалаа. Тэгээд бас өнөөдөр маск зүүж ирсэн баярлалаа. Тэгээ гадаараас айхтар коронавирусын ер нь бол дэгдэлттэй байна гэж дэлхийд даяар сэрэмжтэй байгаа нөхцөлд бол үзэгчдийгээ бас маска сайн зүүгээрэй. Гараа сайн угаагаараа ариутгаарай гэж зөвлөмөр байна. Тэгээ бид нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг түрээд өндөрлөж байна. За баяртай.
байна.